эсрэг элэстэй хотын сонин үжимж нь энэ бол Монгол хот шүү гэдгийг хүмүүсд яахын аргагүй сануулж байлаа. Олон эрдэмтэн доктор ажиллаж байгаа Халимаг улсын соёл туужийн хүрээлэнд очоод бид Оросд Халимаг Монгол академич 20 хэд байгааг мэдлээ. 400 түмэн Монгол хүнтэй өвөр Монголд ганцхан Монгол академичтэй байхад 16 түмэн хүнтэй Халимгад ийм олон Монгол академичтэй байх нь үнэхээр ил тод харьцуулал болж байгаа юм. Таанар бол одоо манай аврал махнаас хаалтны яснаар хичээ одоо өөр мартагдчихваа ийм нэг үйл явдал байна авсан хамтраа. Тэгээд таанарыг одоо энэ усуудаар танилцсан юм болтой байгаа. Халимгийн гал айны нэгэн гишүүн дөрөггүй. Энд нэг яснаа адил сонирхолтой хүмүүстэйгээ уулзаад их баярлж байлаа. Халимгад бас хошууд авахтай хүн чөмгүй байдаг болохоор тэр өөрийн бичсэн Алшаа хошууд ном ба Алшаа дуучин алтан чичгийн дууны аймгийг соёл туужийн хүрээлэнд тусгайлан бэлгэллээ. Соёл туужийн хүрээлэнд хадгалж байгаа ховор унт номын дотор Уйгурчин үсгийн ном байхаар барахгүй тод үсгийн дурсгал бичигч олон бий. Тод үсгийг ойрдын эрдэмтэн Заяа Бандид 1648 онд жохоосон юм. Ингээд хадгалсан. Тэгээд ном бурхнан номаа бидний дэрэг хадгалж байна. Соёл туужийн хүрээлэнгийн номын санд насааран ажилласан энэ насны хэлэхээр энд байгаа номууд бол Халимаг монголчуудын өөрсдийнх нь бичсэн номоос гадна хуучин чад чуглуулсан олон монгол номууд Оросын эл хотод байсныг энд чуглуулж авчирсны хамт Монгол улсын эрдэмтэн Бээрэнчин Чөдэмдэн сүрнээр шин ном гарах бүрий тус номын санд илгээдэг байсан. Одоо энэ жаммөр тасаржээ гэж байлаа. Одоо цаашид төрлөх хэлээ хамгаална гэдэг бол өөрсдийнхөө одоо төрлөх сэтгхүйг хамгаална гэсэн. Цаашдаа бол одоо тэр төрлөх зан заншлаа хамгаална гэсэн. Хэл гэдэг чинь одоо нийгэм сэтгхүй тэгээд тусч байгаа үзэгдлийг одоо авьяагаар илэрхийлж байгаа маань шүү. Ийм учраас цаашдаа бол одоо Монгол хажмыг хэл соёлоо хөгж, улам сэтгэлзүйн хөгжүүл. Мөн одоо хажмыг хэдний нийгмийн үүргийг улам өндөсгөх. Жишээлх юм бол магадгүй одоо дунд сургууль зааж исэн бол хажмыг нийт дээд сургууль ихэнх хичээлээ хажмгаар явуулдаг ч юм уу. Хэдний нэр томьёонуудыг хажмыг хэлээр орчуулах. Үүний тулд хэл судлаачдын өмнө бол маш их зорилттой байна. Энэ тухай бид 2 өдөр шүүн ярилцлаа. Монголын бадран хөгжсөн 13-14-р зуунд монгол хэл нь өнөөдрийн англи хэлтэй адилхан олон улсын нийтийн харилцааны хэл байсан байжээ. Бүр сүүлд Мянган улсын үед ч гээд тэд нар гадаадд явуулсан албан бичгтээ монгол хэл үсгийг хэрэгжилж байсан түүхэн тэмдэгд байдаг. Мянган улс нь өөрийгөө их ян улсын залгамжлагч гэж өөр бусад итгүүлэх зорилго байхаас гадна тэр үеийн Монгол хаант улсад хараалгадж байсан болоод тэдэнд адуу барьж байсан улс оронд Монгол орчуулагчийг хэрэгжилж байсан байна. Энэ бол Улстай хотод байгаа алтан сум. Байгууллагадад удаагүй. Халимгуудын шүтлгийн орон болсон сүмхийдийг зөвлөлтийн үед бүгдийг нурааж эвдэлсэн боловч Христосын шашинтай энэ улсад Бурхны шашинтайгаа байна гэдэг нь бусдад хайлгахтахаас сэргийлэх үндсэн арга юм. Ер нь торгоччууд Волго мөрний хүмүүнд нүдэлж хүрснээс хойш Оросууд тэднийг өөрийн Христос шашныг шүтүүлэх гэж оролдохоо ерөөсөө жогсоогүй байжээ. Энэ алтан сумд номын сон байхаар барахгүй Халимгийн соёл түүхийн музейтэй. Ёрмынхан дайнд баатарлах Халимаг монголчуудыг журсан жургаасан татар буюу тамийн орноос ирсэн аимшигтай хүмүүс гэдэг хуучин ойлголтынх нь нөлөө тод мэдэгдэж байна. Цаан хаан улсын хэлнэ энэ миний газар бийрдэг яг бардам. Яра газар нь тийм цагаардаг гэж хардаг бүстэй гэж. Тэгээд манай энэ дөрвөн үрдийн хаан шүгдаач гэсэн хойрлог гэсэн энэ миний газар миний үрдхийн Эргавын Чингис хааны газар гэж
Оны ижілтал ирсіне, черный яр цаганам кедет енді бәғілік сынау. Ені цаганам кесім ана қалмеген тұрғыл жүден, қадуден, ұшқан келтір ені бәсін қазір ені. 1630 онд одоогийн Шинжаан хавьд нүүдлэн малжиж байсан Торгод аймаг нь шинэ Вечер нутаг хайхаар энэ ижил мөрнө Чагаан ам гэдэг газар анх ирж буужээ. Энд ирэхээс өмнө Айлерт 1618 онд Торгодын хаан хоо ордог Каспийн тэнгисийн хөвөө ижил мөрнө доод урсгал хүн тамилоод нутаг ээжгүй өвс хагд сайн газар гэж мэдээд энд нүүж ирсэн байна. Оросын жаслын газар торгодчуудын ерсөнд айн сандарч Бучаахыг оролцсон боловч энэ газар нь уулаасаа Оросын газар биш. Харин Чингисийн их хүү Жүчийн байгуулсан Алтан ордод хаант улс ба түүний хойч үрс Астрхан хаант улсын татарчуудын нутаг байсан юм. Жуугаар жил энэ суусныхан хойно 1771 онд мөн Чагаан ам гэдэг газараас торгодчууд нүүдлэн гарч нутагт амжижээ. Манай ханымгууд охоо ижлэн наачиг нь цаачиг нь байсан. Тэгэхээр энэ наагаас ханымгууд бас тэр давн нэгдэгчил гарсан цагт уйлаар гарсан. 12 сард. Бас энэ замаар гарсан бөгөөч энэ ижил гол санаар нэгтсэн үг көрсөн үг гэж хэлнэ. Тэгэхээр түүнээс бас нэг гарахт нэг күнд болоод тийм нэг юм болсон. Зарим нь кэрнэ Müssen da erstens sagt, dass nicht andere Garten, Nazen gar hat sich klein, müssen Hara, hat Nazen jau чат слуга гэж бас тийм шгэрнэ. Торгодын их нүүдлээс татарч хочирсон халимгууд одоо бүлтгэл элгэн садан их нутгаан санам мөрөөцөөр бий. Төрлүүл гэдэг энэ дуу Шинжаанд очиж байсан нэгэн халимг дуучин жохоос юм. Торгодууд хамтдаа байхад хүчирхэг Торгод хаант улсыг байгуулж ялангуяа Аюуг хааны үед жагч иргэдээ улс үндэстнийг дайлан эжилж Оросуудыг айлган алдар нэрэ мандуулж байсан юм. Харин 1771 оноос хойш их Торгод нүүснээ дараа халимгууд Оросд эжилэгдэж Астрхан мужид хараалгдсан байна. Торгодын нүүдэл бол уярын жавхлант гунагт жижиг юм. Орос араас нь хөөж, Чин улсаас хасах хэрэгс башгир зэрэг үндэстэнд нууц жирлэг буулгаж, өмнөөс нь амдан шахууснаас 17 түмэн хүнээ 10 түмэн хүрэгдсэн байна. Баруун монголчуудын байгуулсан Жүнгэр хаант улсыг сэргээн мандуулахаар дорнош мордсон торгодууд их нутгийнхаа жахад хурж ирэх үед ядарч тойлдаад тосч ирсэн Чин улсын цэрэгд арга бус бид Чин улсад орж ирэхээр ирлээ гэж хэлсэн байна. Чин улсын хаан тэнгэр тэтгэгчийн ов явуулдаг ийхүү биелэгдэж Торгодын жинхэнэ зорилгыг мэдсэнгүйгээр овулж Чэндэгийн жусланд өвдөгч дайлах бэлтгэн Торгодын ноёдыг ухцсан гэдгээ. Энэ бол тэр үе журагдсан Чин улс Торгод аймгийг хүлээж авсан жураг болно. 이제 торгодын одоо энэ торгод монголчууд энэ дотаадаас Зунгаар хаан долсад дотаадаас хүмсэн энэ одоо уунагдаар одоо шийдвэр гарсан. Одоо уг нутагтаа бочоо гэж. Хатуу дайсанд хитвдгсэн өчигэн халуун голомтан боя гэж санаа сэтгэл нэгтэд одоо